боловсролын төвийн маань хэрэгжүүлсэн иргэн төсөл маань анх 1996 оноос эхлэн 2019 оны хүртэл амжилттайгаар хэрэгжиж цаг хугацаа өнгөрөх тусам, жил өнгөрөх тусам олон илүү өргөн цархурыг хамарч байгаа. Арчлал гэдэг нь ард түмний засвар гэсэн утгатай үг гэдгийг бид мэднэ. Монгол орны засгийн бүх эрх ард түмний мэдл байна гэж үндсэн хуулинд тунхаглан хүмүүнлэг арчилсан иргэний нийгэм байгуулах гэсэн зорилт тавьснаас хойш даруй 29 жил болж байна. Энэ хугацаанд Монголд ардчлалыг нутагшуулан дэлгэрүүлэх үйлсэд бид чамгүй амжилтанд хүрсэн ч төрийн хэрэгт ард иргэдийн оролцоо дутмаг байгааг бид олон зүйлээс харж мэдэрч байгаа билээ. Иргэдийн оролцоо хангалтгүйгээс төрийн албыг хажуулан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах үзэгдэл гарч байгаа хүмүүс биш юм аа. Иргэн бүр өөрийн ажиллаж байгаа орон нутгтаа эзэн болж төрийн үйлчлэгээ, төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хямдаг, мөн хууль дүрм, засгийн газрын мөрийн хөтөлбөр тусгацсан ажлыг хэрэгжүүлэхэд туслан болж хийгдэх ёстой боловч хийгдэхгүй байгаа ажлыг олж харан зохих түвшний шийдвэр гаргахад түргэн бид нартай хамтран хэрэгжүүлэхэд нь туслан оролцдог байх нь сайн иргэний шинж юм аа. Welcome to all of the students and teachers with us here today, and congratulations to all who have made it to the Project Citizen National Competition. Спортсүйсэн багш сурагчдад ирээдүйн мэндийг дэвшүүлж, аяр урилгын хадам энэ үндэсний иргэн төслийн үндэсний шалгаруулалтанд нэмээ оролцохоор шалгаарсанд бас баяр хүргье. You have worked very hard over the past months. I understand that you have been quite busy identifying issues in your communities or in your schools and then working to find solutions. Та хүмүүс өнгөрсөн одоо саруудад маш шаргуу ажилласныг би мэднэ. Тухайлбал бол өөрийнхөө орон нутаг, амьдарч байгаа хороо дүүрэг, сурч байгаа сургууль дээр байгаа асуудлуудыг тодорхойлж, тэдгээр асуудлуудыг яаж шийдвэрлэх арга замуудыг бас олох тийм ээ. Ийм одоо хэцүү даалгаврыг бидээс маш давгүй байсан гэдгийг ойлгож байна. It is so impressive to see high school students demonstrating such strong interest in improving their communities and schools and taking action to address problems and seize opportunities. Өөрийнхөө амьдарч байгаа орон нутгийг сурч байгаа сургууль дээр байгаа асуудлуудыг шийдвэрлэх гэмээр ийм одоо идэвхтэй оролцож байгаа ахангийн сурагчдыг харахад бол маш их гайхалтай сайхан байна. Тэгээд эдгээр асуудлыг олж хараад шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоод энэ боломжийг бас тэгээд ашиглаад тэрээ ингэж байгаа хүмүүсэд талархаж байна. Баяр хүргэе. Сонсголын бэрхшээлтэй 29 сургуулийн хүүхдүүд байгуулагдсан цагаас эхлээд жирийн сургууль шиг дуусах хонхтой байсан. Иргэн төсөл хийснээр хүүхдүүд гадаад дотоодын дэмжлэг боловсролын яамны дэмжлэг санхүүжилт аваад одоо доторх байр сургуулийн байранд гэрэлэн дахиж байна. Тэгэхээр бид иргэн төслийн community гэдэг иргэн төслийн одоо хэдэн мянган хүүхд багш нартай болчиход байгаа нь бидний ажлын бор. Яг одоо та бүхэндээ иргэн төслийн хүрээд сонгож авсан шийдвэрлэх асуудлынхаа талаар танилцуулахад бэлэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан зогсоолтой болж байна. Эрүүл мэндийн стандартууд норм зааснаар хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад ариун өөрөө стандарт байдлаар сургууль байгуулж болох заавар байх ёстой. Энэ мэдсэн бидний үйл ажиллагааг өдөө 90% бид хийж байна. Бид үүндээ дахиад ангаараа ярьсаа өөрсдөө асуудал буюу таны газрын үйл амт чанартайгаа нийлэхгүй байгааг асуусан сонгож авсан. Стойгоос ухаар 800 хүнээс авчиж үнэн гэдэг энэ буураа ханддаг. Тэгээд сурагчдад стойгоос ухаар энэ төв гүйцэтгэх нөр өгөх юм уу? Өдөр бодлогын хэлбэр маань боловсролын тухай нөөцлөлт болох. Сургуулийн сурагчийн өөрөө удирдах зөвлөлийг идэвхжүүлэх, ажилуулах хэрэгтэй байна гэдэг хариулт бий гарчсан байна. Өнөөдрийн нийгэм хүүхэд бүрийн оролцоо, хүүхэд бүрийн идэвх чармайлт ямар их чухал вэ гэдгийг манай бүлгийн та бүхэн танилцуулгүй энэхүү бодлогоор харж байна. Яг л нэгэн төсөл шүү дээ тийм ээ. Өөрөөр одооноос хамтдаа тулгуурлаад юу шийдгийг нь асуудаг, хамтаараа төлөвлөдөг, алийг нь шийдгийг санал хугаар шийддэг. Тэгээд бид энэ асуудал дээр ажиллаж байгаа хугацаанд жижиг асуудал гэж байдаг ч чухал биш асуудал гэж байдаггүй байна гэдгийг хамгийн сайн мэдж авсан. Ер нь бол судлаа сайн байх юм бол биелэх магадлал төдийчнээс болно. Бид энэхүү иргэн төсөлд орсноор ингээд миний дугаа зогсоод миний дугаа алга болоод байна тийм. Миний зөвхөн юм болохгүй гэж биш. Би гэдэг суртахууныг ингээд толгойдоо суулгаж авсан гэж бодож байна.
иргэдийн төлөө төчдөг өөрсдийнхөө төлөө өөрснийхөө гад сургууль дээр эрүүлээ хамтарч ажиллаад томчуудаас илүү мундаг иргэний орцооны чадвар танаа багцаас харагдаад байна. Сургуулийн сурагчид болон дотор байрны сурагчид сургуулийн нийт ажилтнаас судалгаа авч явах хэмжээнд бол төрийн албан хаагч болон сумын ард иргэдээс бол энэхүү асуудлаа сум даяараа хэрэгжүүлж гэсэн санал ирсэн. Санаа багийн гишүүн Андреа би тусгаж буй асуултын хүрээнд 4 болгон хэлбэрүүдийг гаргасан байгаа. Шийдвэр гаргаж нөлөөлсөн үйл ажиллагаа бол олон нийтэд бол май бахын хэвлэл бизнесний сайт дээр ч өгсөн үнийг 2030-ийн мөнгө 110 мөнгө хаяад 77 мөнгө шийдсэн ба. Энэ дээр чинь 400 сая 600 мянган төгрөг авцаад яаж хийсэн бэ гэсэн. Бид нар ингээд холбогд хүмүүсийг олдоод өөрсдөө туслах. Антайме дөрвөн тэмдгүүд 18 сарын айц байх ёстой. Манай сургууль 7-аас 10 класстай хүүхдийн нөхцөл 120 хүүхэд 17-аас 12 нийт хүүхэд нөхцөл үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрийн бодлого эрдэм төвлөрөх төсөл гаргасан байгаа. Яагаад төсөл гаргасан бэ гэвэл өөрийн бодлого эрдэм төвлөрөх нь манай хангас сумын сэлбэр бүүнээс сэлбэр усныхаа нөөцийг 100% авдаг байгаа. Хэрэг цэцэн мөнгө шийдсэн тохиолдолд бид мэргэжлийн бүх төрлийн бюджетийн босролцтой хамтран ажиллах ийм үйл ажиллагаанд төлөвлөсөн байна. Ардын байгууллагын аж ахуйн нийтлүүд хамгийн хүрэлцээтэй байх гэж асуугаад 84.5% хүрэлцээгүй байна гэж хариулсан. Багш ажилчид болон сурагч нартаа хэрхэн хогоо амьдарч харах вэ гэж сургалт хийсэн байгаа. Ялангуяа баялаг, холбол, хов анхаар хандуулсанд баярлалаа. Одоогийн хүмүүсийн дэмжих хавьд, боловсролын хавьд, боловсролын шат төрөөс барих бодлого, бүх төрлийн хамгааллын үндэсний хөтөлбөр, одоогийн хүмүүсийн дэмжих хавьд Судалгаа аваад бидний хөрөс үндэс таачуулж ирж байгаа. Энэ ачнаас бид төрийн бодлого сургалт цэцгэлж тэрэн дээрээс нь хэрсэн төслийн чагсаалт төрийн өмнө судалгаас гаргаж бороо оруулах цэцгэлээд тэрнээс гэрэл өгч нөлөөллийн ажиллаар гэрэл өгч цэцгэлж бидний данаа ажил бичгийн ажил хийж тусгасан ба хаалцсан байна. Боловсролын тухай хууль нь ерөнхий боловсролын бүх сургуулиуд номын сантай байна гэж заасан байдаг. Засаг захиргааны нэгжийн тухай хуулийн 8-1 заасан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах засгийг төрийн удирдлагатай холбоох үндэсээр нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн амьдралын асуудлыг бие даасан байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөөт байдал, хууль дэвсгэрийн зарчим баримтлалаа гэж заасан байдаг. 2018-аас 19 оны хичээлийн жил 101 сургууль дээр хэрэгжсэн иргэн төслийн үндэсний шалгуулалтанд нэгдүгээр байр эзэлсэн Голдон аймгийн хангас Уруугаар байрыг 16 оноогоор Бахан уулын